2018 онд Монгол Улсын засгийн газраас санаачлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байхаар ингэж төлөвлөн зохион байгуулж улсын их хурлаар оруулж 2018 оны 8 сарын 15-ны өдөр бол ингээд батлагдсан үйл ажиллагаагаа эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 103,600 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань нийгмийн амьдралд оролцох, идэвх оролцоог сайжруулах, эрхийг хангах, ялгуурлан гадуурх болохгүй байх, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулах ийм олон тулгамдсан асуудлууд байдаг. За эдгээр асуудлуудыг хэрэгжүүлэх, өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд оролцуулах, тэднийг нийгмийн амьдралын баталгаагаар хангах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн агентлаг ажиллаж эхлээд байна. Нэгдсэн үндэсний байгууллагаас жил бүрийн 12 дугаар сарын 3-ыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгон зарладаг. Энэ жилийн үед бид нэр олон ажлуудыг төлөвлөсөн байгаа. Тэгэхээр бидний энэ жилийн гол уриа маань хүртээмжтэй нийгмийн төлөө хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн энэ уриатаагаар 12 сарын 3-наа угтан сарын төлөвлөгөө таяныг зохион байгуулан ажиллаж байна. Хандлагыг өөрчилж хамтдаа хөгжье. Хандлагыг өөрчилж хамтдаа хөгжье. Хандлагыг өөрчилж хамтдаа хөгжье. Хүртээмжтэй орчныг бий болгоё. Хүртээмжтэй орчныг бий болгоё. Мэдээллийг хүртээмжтэй болгоцгоё. Мэдээллийг хүртээмжтэй болгоё. Мэдээллийг хүртээмжтэй болгоё. Тэгш хамруулан хөгжүүлье. Тэгш хамруулан хөгжүүлье. Хөтөлбөр эрхлэлтийг дэмжье. Хөтөлбөр эрхлэлтийг дэмжье. Хүртээмжтэй орчныг бий болгоё. Тэгш хамруулан хөгжүүлье.